баярлалаа. Эхний газраараа Эльфиорыг сонгосон байгаа. Яагаад вэ гэхэлэр орчин айгуу гоё. Тэгээ view нь айгуу гоё. За тэгээ надад меню авчирсан бүгдээрээ хоолоо сонгоё. Gluten free паста гард юм байна. Хэрвээ глютений ашигтай бол би равиолинд айгуу дуртай. 2 сарын 14-нд орлогын үзүүлбэр энтертэй тийм Valentine's vibe үүсгдэг байхгүй юу? Тэгээ энэ жил бас тэгнэ гэж юм. Тэгээд одоохондоо л арай тэрний төлөвлөгдөж дуусаагүй байгаа гэж юм. Тэгэхээр та нар 2 сарын 14-нд хэрвээ Эльфиорыг сонгохоор болох юм бол эдний Instagram, Facebook-ийн чагнаад байж байгаарай. Тэгээд хамгийн түрүүнд захиалга өгвөл гоё суудал дээр суух боломжтой. Тэгээд би та нартыг ямар суудал дээр суул гоё вэ гэхээр яг энэ өнцөгний хоёр тал руугаа хардаг судал гэж хэлээрэй заяа. Тэгэхээр энд нэг байдаг, тэгээд тэн цаана нэг байдаг. Тэгээд энэ судал надад айгуу гоё санагддаг. Угаасаа яг хоёр хүний дейтинг судлууд заяа. Тэгээд би удахгүй бас энэ орчныг нь бас харуулъя, нэгэнд хийж амж. Би штэ тэ уг нь болзон дээр паста захиалдаг байхгүй юу? Ялангуяа соус ихтэй паста байх юм бол охин замбраагүй болох гэдэг эсвэл хувцсан дээр асгачих ч юм уу тиймэрхүү юм гарч болно шүү дээ. Тэгэхээр би ер нь болзон дээр пастанаас айгу татгалздаг байхгүй. Тэгээ би орондоо нь ерөнхийдөө хөвчлэн би ризотто авч иддэг. За та нарт ингээд үдмээ хэллээ шүү. Би эдний пармезан уйл дээр хийдэг пармезан пастаг нь ерөөсөө идэж туршаагүй болохоор захиалчлаа тоогооч гарч ирээд гоё өрт чинь ингээд том бясалган дээр хийж өгдөг болохоор бас сонирхолтой юм болов уу гэж бодоод өвөл байгаа болохоор юм нар жаргаж байгаа хэсэг нь гоё харагдахгүй байна. Уг нь 5:40 идгээд нар жаргана гэсэн. Гэтэл стил гоё харагдчихлаа юм л да манай хот. Хүмүүсийн нэрээ надаас маш их асуудаг асуулт. Болзох гоё газрууд таана байна гэж их асуудаг байхгүй. Тэнгууд миний шууд толгонд хамгийн ихэнд орж ирдэг ресторан бол Эльфиор. Итали ресторан болохоор хүмүүс ер нь дуртай байна. Хоолнд нь жонгой сайтай вайны сонголтууд, коктейлийн сонголтууд байдаг. Тэгээд тоогооч нь болохоор солигдсон юм байна. Та нар сая үүдэнд зургийг харсан баг. Тэгэд ер нь энэ газар шууд миний толгоонд шууд орж ирдэг байхгүй. Тэгээд энэ бичлэгтээ зориулаад энэ рестораныг сонглоо. Энэ болохоор скотч яриадтай талах энэ мөрөг сүтээ савчрал үзүүлэн талах санартай. За 6 болж юм. 6 цагт за нэг 5:40 мөч гэж юм уу 5:40 50 гэж хамт орж ирвэл айгу хамт орж ирвэл гэнэ. Тийм гэрэлнүүд асаад тэгээ view нь бүр үнэхээр амар гоё харагдаж байна. Nice. Би жоохон утаатай байхаар жоохон ямар харагдах бол гэж санаа зовоодсон байхгүй. Тэгээд айгу гоё харагдаж байна. За миний урд болохоор focaccia гэдэг талах ирсэн байна. Бас хоол идэхээс өмнө талах идэхээр хүний аппетитыг амар хөдөлгөөд илүү их хоол идүүлмээр санагдуулдаг гэсэн. Эдний fried scallop-ыг би 100 шөнд захиалсан. Тэгээ бүгд амсаж үзцгээе. Та нар анзаарч байгаа артлын гэрэл өнгө айгуу гоё болж байна. Шарсан scallop, цагаан цэцэгт байцаа, cauliflower, шарсан bacon юм би идчих хад миний шүүс гараад байна. Арааны шүүс. Шарсан scallop. Миний өмнөх бичлэгүүдийг үзсэн бол би хэлсэн алкогол уухгүй байгаа гэд. Гэтэ хэрвээ та нар 2 сарын 14-нд хайрын баяраар болзоотойгоо орж ирээд гоё вайн уугаарай. Би өглөөс ирээд гэртээ хоолоо идчихээд ерөөсөө хоол идэг байгаа. Одоо бейкны намсч үзье. За 100 надад айгуу таалагдлаа. Гэтэ би нэг зургийг авах гээд жоохон
хүрхцэн соус нь бол айгүй гоё зөөлхөн гоё амттай байна. Дээрээ бейконтэй болохоор бас илүү гоё texture оруулж ирээд гоё flavor оруулж ирээд надад айгүй таалагдчих. За эдний фокачиг амтж үзье. Дээрээ olive oil balsamic дүрээд та нарт зориулаад энэ бичлэгэндээ зориулаад ягаан өнгийн цамц өмсөн маа. Ягаад вэ гэхэлэр хизээ хэлээ нэг подкаст нэр сонсч ирсэн байхгүй ягаан өнг эмгтэй хүн өмсөд дээтэнд очихоор эмгтээлэг тийм гоё bubbly vibe өгөх өнг гэж хэлсэн байдаг байхгүй тийм. За одоо би уншия. Romantic and soft appeal юм зөөлөн романтик гоё дүр төрхийг бүтээж өгдөг. Тэгээд эмгтээлэг elegance хүнд нээлттэй харагддаг. Ингээ очоод яриа одоо үсгэхэд нээлттэй харагдана. Тийм kindness, confidence, playfulness энэ цамцыг ханаас авсан бэ гэж бодож ивэл би Bad Blood-аас авсан. Монгол нөгөө Bad Blood гэж солонгос брэнд гэдэг нь шүү дээ. Тэрний албан ёсны хэрэгтэйгээр зардаг дэлгүүр Монгол нэгдээд аягүй удаж. Тэгээ ерөөсөө доторх нь ингээд хатгаж матгаад гижиг үргээд ахгүй. Тийм гоё хөрхөн өнгөтэй. Тэгээ ханцуунаас надад амар таалагдаад байгаа юм. Яг бүхэл арсыг гаргахгүй мөртлөө яг энэ харийн арсыг ингээд гаргацсан. Жилтэй хаа миний анхны үерхжсэн бойфрендтайгаа Валентин тэмдэглэж үзчихсэн баг. Тэгээ тэр үед ч нөгөө 10 жил байсан болохоор ресторан гэхээр баг Broadway л байсан баг заяа. Тэгээ Broadway орчихсон санагдчихээн. Би хэрэг буруу санаж байгаа бол өөрөөр бол би ерөөсөө Валентиныг яг тэгж хостойгоо тэмдэглэж үзчих байгаагүй. Тэгээ сүүлийн 2 жил 3 жил юм уу? Сүүлийн 2 жилдээ сингл байна. Тэгээ өнгөрсөн жил болохоор би ганц би байсан. Тэгээд яг Валентин болохоор хүмүүсийн сториг үзээд би яг фомодод уйлах байх гэж бодоод бодлоо. Тийм гэхдээ ер нь тэгэж бодоо. Тэгэд мэдээж ингээд ганц би эмхтэн гэдэгтэй угаасаа тийм гоё сторинууд үзэхээр мэдээж ингээд окей гэж боддог байхгүй юу. Хэрэг та нар боддгоо гэж хэлж ивэл та нар худлаа ирж байна. Тийм болохоор өнгөрсөн жил би Таиландд яг 2 сарын 13-нд илүү 14-нд явсан. Тэгээ сар явчаад ирсэн. Тэгэхээр өнгөрсөн жил бол яг Валентины гоё мэдрэмж аваагүй. Манай хотод ч бас бүх газар гоё чимгэлд мэмгэлээд Валентины тоглолт болж болоод бас айгүй хөрхөн гоё сүртэй идэв штэ. Энэ жил болохоор бас гоё хэрэгтэй бичлэг хий гэж бодоод Валентинаар хаана болцох вэ гэд энэ бичлэгийг хийгээд ганцаараа хоол идээд явж гинэ. Хоёр хүн ингээд дейт хийж яхад present байвал айгүй гоё яг тухайн цаг үедээ хүн байвал айгүй гоё. Тэр нь юу гэж байгаа юм гэхэлэр одоо ингээл хоолны ширээний ард утсаа орлол хоолны ширээний ард ингээл хүн араар зүрхэд ингээ хараад эсвэл тэн нэгэн дуурахаар ингээл хараад надад миний яг яриаг нэг тэгж тоож сонсохгүй байгаа юм да гэдэг мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр тэрийг бас анхааруул айгүй зүгээр юм билээ. Nice to meet you. So, we got your pasta. So how was your day so far, man? Oh, it was good. I was excited for my dinner. Okay, that's good. That's good. Is it okay to vlog? Absolutely. Okay. Ooh, smells amazing. Truffle, always good. You are the human lamb. We let the truffle rain.
Noema, Thank you. buon appetito. Та нар энд ирэх юм бол санийх cheese wheel-тэй паста, хоёр төрлийн пастанд л ингэж яг cheese wheel дээр хийж өгч байгаа. Дээрээ truffle-тай, truffle oil нэртэж энэ бүр айгуу гоё нэртэж байна. Bird. Ийм амттай паста идэг үү? This is so good. Тослог амт тэгснээ бяслагны юм гоё сүүн амт. Тэм гоё чихэрлэг амт, хар перцний гашуун амт гэх юм уу? Хар перцний амт гэж үг хэлээ. Гашуун амт. Тэгээд ингээд truffle-тай нэг юм. Би орой алгаа энд ирж өөртөө болцмоор санагдчихлаа. Гэртээ идчихсэн бол энэ тавгийг ингээд барьж аваад олох байсан. Надад dessert менюг өгөөчдөг үү? Амттай байлаа. Баярлалаа. Тэж хайрын баяр, Валентины баяр, хайрын баярыг dessert шоколадгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгэхээр бүгдээрээ би яг одоо dessert идэх надад миний гидсэнд ямар ч багтаамж байхгүй байгаа ч гэсэндээ dessert менюг нь аваад dessert захиалыг болзоо хийж байгаа эмэгтэй чинь гоё чихэрлэг зүйл дуртайх юм бол dessert-ийн сонголтуудаас бүгдийг нь аваад тэгээд гоё хоорондоо туршиж үзээд энэ нь юм байна, тэр нь тийм байна гэдэг яриа өсгөл надад бас айгүй гоё хөөрхөн санагддаг. Анаахай самартай cannoli, caramelized улаан алимтай vanilla ice cream за нэг тийм байна. Caramelized olive oil tart гинэ. Gelato байна. Зарим гоо эдний тирамису айгу алдартай штэ та нар мэддэг бол нэг homemade тирамису гэдэг өдөр өөрсдөө айгу гоё хийдэг. Би тирамисуд нь айгу дуртай. Гэхдээ би яг одоо тирамису идэх. Би хоёр dessert захиалъя гэж боддог. Гоё та нарт харуулвал гоё байх юм болов гэж бодоод dessert-тэйгээ халуун цай уух гэж захиалсан. Яг энэ цонхны хажуудлын суудал болохоор би жоохон даарад хамаг арьсан марсаа гаргацсан юм чинь. Тэгээ яаж ил би мөстэй ус захиалсан заяо. Эдний orange цагаан гатай өөрсдийнх нь цай гэсэн гоё амттай байна. Тэгтээ би яг ийм стакантай амар дурггүй. Уухад амар хэцүү. Энийг зүгээр гоё цайны том маяганд хийвлэх гоё юм байна. Oh my god guys. За миний хоёр dessert ирсэн. Энэ болохоор cannoli юм гоё ирд юм байна харуулъя. Оливын тосны тарт, тостой тарт гэх юм уу. Би энэ юусоо идэж үзэж байгаагүй. Энийг амар идэж үзэх хүсэж байна. Дээрээ vanilla ice creamтэй, kiwi жимс байна, blackberry байна. Тэгээд доотлолт нь тарт нь оливтай тарт байна. Гоё харагдчихин. За let's dig in guys. Сонсноо сайн нэрээ. Заамси reaction анхны taste test. Энэ лимонтой glaze юм шиг байна. Энэ чихрэн. Окей, энэ талх нь нэг юм зөөл амттай. Sorry. Би болзон дээрээ сайн яг шиг байна. Би хэлий. Надад эдний десертнуудаас тирамису илүү таалагдсан юм байна. Би тирамисугийн өөрт нь идчихсэн болохоор өөр десерт туршмаар санагдаад. Тэгээ cannoli тарт захиасан. Энэ хөдөөжгүй амттай байна. Гэхдээ ихэнх хүмүүс тирамисугийн захиалвал айгуу дуртай байх гэж би бодож байна.
би та нарт кивиний ашигтай гэдгийг хэллээ. Энэ кивиг шууд ингээд дангаар нийтэн чинь миний хэл жоохон захтанжийн цаана. Гэхдээ амар тийм хүчтэй ашиг биш байх гэж би бодож ин заяа. Дээр нэг удаа киви идсэн чинь хэл захнаадсан. Тэгээ сая идсэн чинь бас тэгж юм ихтэй. Энд болцоход бол айгүй тохиромжтой, орчин гоё биеүдээ. Тэгээд 2 сарын 14-нд бас айгүй гоё өөр хоол идэхээс гадна тэр тайзан дээр нь тэр зааланд нь артистууд ирээд дуучин ч юм уу ирээд хөгжимчин ирээд тоглодог болохоор бас айгүй гоё романтик орчин бүрдүүлдэг. Тэгээд за ийм газар туршлаа. Тэгээ бүгдээрээ маргааш турших газар хүртэл баяртай. Тэрнэлээ. Өнөө маргалдан зэрэг гаргаж өгөх үед дамиран бухимдаж заагаагүй төр Энэ бичлэгэнд яагаад чинь Япон хоолны ресторан байх хэрэгтэй юм шиг санагдаад тэгээ хоёр дахь газраар Япон хоолны ресторан сонгосон байгаа. Хоол маань ирсэн байна. Үнэхээр амттай харагдаж байна. Үнэхээр амттай үнэртэж байна. Презентацийн бол амар гоё харагдаж байна. Би бүр өсөж байгаа болохоор амар excited байна. Би бас ингээд ресторануудын одоо date night-ын зориулсан гэрлийг бас хараад байгаа байхгүй. Тэгээд шаранхт болохоор гоё харагдаад байна. Зураг мөрөг авахад ногоон цай ууж байгаа би. Миний ингээд халуун ногоогийн сайн холцсон. Гэхдээ халуун ногоо нь бүр яг миний бодож исэн шиг амар халуун ногоотой бол биш байна. Гоём гоё зажлууртай, махан гоё зөөлхөн, гэхдээ гоё өөр ингэсэн текстуртэй. Тэр амттай гоё rich амттай шүлэн. 2 сарын 14-нд болцоогоороо ийшээ орж ирвэл хизээч буруу сонголт болохгүй гэж бодож байна. Тэгээд Япон хоол цаанаас айгуу гоё шүү дээ. Тэгээд загас магас идэх чинь нэг афродизиак. Тэгээ бас би ингэж бодож байна. 2 сарын 14-нд дейт хийхдээ хоолоо нэг газар идчихэд тэгээд тэндээ мэдээж хоолтой гам нэг вайн уудаг ч юм уу те. Эсвэл Япон хоолны газар бол халуун саке уудаг ч юм уу. Тэгчээд гараад гоё коктейл бар ороод өргөжлөөлөө. Коктейл барууд чинь илүү чимээтэй орчин хоёр хүнийг айгүй дотн олгодог гинэ. Ингээд одоо нэг чимээтэй орчинд хүмүүс чинь хоорондоо ярихын тулд ингээд биеэрээ жоохон ойртож морьтод ингээд ярина шүү дээ тий. Тэгэхээр ингээд хүн толгоонд нь ингээд энэ хүнийг амар сайн мэддэг юм шиг санагдуулдаг. Дотн
харилцааг үүсгэхэд айгүй чухал байдаг гэсэн шүү. Гоё чимээгүй, гоё газар, гоё амттай, гоё хоол идчихэд тэгээ дараа нь коктейл бар ороод дүнц чимээтэй газар ороод тэгэж болзоогоо өргөжлүүлэх. Тэгээд мэдээж эрэгтэйчүүд эмэгтэй дээр эрэхтэй, болзоон дээр эрэхтэй гоё цэцэг бариад очоорой. Хүн хоол ингээд айгүй нэг тийм гоё удаан идэл нөгөө хажуудынхаа хүнтэй яриад суши хийж байгааг нь тоогоож байгаа хараад ингээд гоё удаан хоолоо appreciate хийгээд хоолоо гоё амтлаад ингэж идэх тийм орчин одоо юу хэмдэ тийм vibe үүсгэж чаддсан юм шиг надад санагдав. Энэ нь болохоор ингээд нэг хүнээсээ 10 ширхэг нигири сушитэй васаби жоохон тавилаа, сой соусондоо дүрлээ. Миний хоёр дахь сонгосон газар Хана гэд Япон олонний ресторан байсан. Тэгээд одоо би та нарт орчин тойрныг нь бол харуулъя. Надад бол үнэхээр таалагдж байна. Гоё цэвэрхэн үйлчилгээ сайтай. Хамгийн гол нь амттай хоолтой. Бүх төлж байгаа үн бол яг тохирсон санагдаж байна. Маргааш дахиад өөр газар орно. Тэгээ маргаашийн газараа уулзцгаа. Худлаа ярьсан юм аа. Мэдээж dessert идэнэ. Dessert-нд болохоор эдний зарим меню сонголтууд байдаг юм байна. Мэдээж би матча дуртай. Агаар өдрийн цагаар нөгөө Монисийн 2 давхартай байдаг болохоор жид орж ирж ланч иддэг гэж байна. Оройны цагаар бол ингээд гоё ер нь хүн айгу багтай, гоё сэлүүхэн, завтай байдаг юм байна. Тэгэхээр болцоход үнэхээр тохиромжтой газар санагдаж байна. Нэмээ гоё амттай байх юм шиг санагдаад байна. За cheers guys. The size нь ерөнхийдөө бол нэг хүнд бол том юм байна. Гэтэ надад бол том биш. Би сайхан оройн хоол идлээ. Сая бидний нийт төлбөр 206 мянган төгрөг болсон. Тэгээ бүгдээрээ маргааш уулзцгаая. Hi guys. Өнөөдөр 3 дахь өдөр нь оройн хоолндоо дейтэндээ явж байна. 5 цагаас захиалга биш 5:30-аас захиалга өгсөн. Тэгээд ойрхон бас юмаа хийгээд сууж ирсэн. Тэгээ бүгдээрээ орцгоё. Би энэ газар руу анх удаа орж үзэх гэж байна. Тэгэхээр яг ямар юм expect хийхээ мэдэхгүй байна. Гоё амттай хоолтой байгаасаа гэж хүсэж ин ядаж амар өсөж байгаа болохоор. За, ороод уулзъя. Bye ярта. Доторх vibe өнгө нь бол иймэрхүү юм байна. Би та нарт бас удахгүй харуулна. За, би маш их өсөж байна. Өнөөдөр би бас жимд байсан байхгүй юу? Жимдээ явчаад гэртээ орж ирээд би дахианы мах идсэн. Тэгээ өөр юм мэдэг байгаа тийм болохоор маш их өсөж байна. За, юу гэдгүү бүгдээрээ. Би бас ингэж болсон. Chat GPT-гээс бүгдээрээ perfect date асууя заяа ямар хоол захиалах. За би ресторанд захиалах perfect болзооны хоол гэсэн чинь romantic elegant гэсэн чинь steak and wine in pasta байж болно гэж юм. Truffle pasta, carbonara байж болно гэж юм. Тэгээ яг энэ дээр миний нөгөө анхны газар орохдоо хэлсэн шиг нөгөө амар их юм соустай хоолноос бас зайлсхийгээрэй гэж бичсэн байна. За тэгэнгუთ fun interactive хоол нь болохоор sushi, sashimi бүдрийн идрийг идсэн. Tapas, small plates энэ tapas гэхээр бол бас Larosa нэрээ бас орж байна. Хаан дейт хийх болох вэ гэж толгоонд орж ирж байгаа газруудаа би бас тантай хуваалцсан. Тэгээ хоолой захиалаад тэгээд casual хоол гэх юм бол пицца байж болно гэж юм. Ramen идэж болно гэж юм. Exotic adventures гэсэн чинь Thai food. Яг romantic date night биш, Valentine's date night зориулаад. Хайр дурлан баярт тусгаалan зориулсан тийм хоол идэм юм гэсэн чинь appetizer нь oyster, main course нь steak, gnocchi. За. Тэгээд
хэрвээ ингээд 14-ний орой ямар хоол захиалах юм хэрэг 14 мэдэхгүй байх юм бол чад GPT асуудалж болох юм биш. Би өнөөдөр гоё стейк гэдэг гэж бодож байна. Жимд явцсан байгаа бас протеин уургаа сайн идэх гэж бодоод бас prime meat юм ашигладаг юм байна. Тэгэхээр махнууд нь гоё амттай гэсэн үг. Oh, this is not sponsored by the way. Би 3 газар гурвангийн нэг өөрөө мөнгө жилээд явж байгаа та нар харсан. 14 Валентины баяраар болцсноо би ч тэр шартаад гэснээр hangover шиг захиалж идээд байл. Гэхдээ би яг нэг амар жож хийхгүй. Гэхдээ надад хэлэх шаардлага байсан болов гэж жоохон гайхах байхаа. За би ингэж бодож байна. Эдний rib eye signature steak юм байна. Prime meat-ийн 115 мянган төгрөг гэж ингээд тэрийн захиалж идэж үлмээр санагдлаа. Бас үнийн та нарт хэлэхэд пиццанууд нь 35-аас 60 мянган төгрөгийн үнэтэй, risotto 60. Зүг хийж байгаа гэх үү? Очтой. Тэгээд би хоолой сонгочлоо. Би нэг rib eye авчи steak-нээс нь болцсон medium rare. Аа. Тэгээд салааднаас нь хамгийн сайн их гардаг салаад нь байна. Манайх чинь зөвхөн махад тусдаа зүйл шүү дээ. Тэгэхээр стейк бодлоор гардаг. Зүгээр альтернатив талаас сонирхож орж ирж үзэж байгаа хүмүүс нь гэх юм бол smoked salmon avocado green гэдэг. Энэ хоолныхоо өмнө жишээлбэл avocado green идчих юм бол яг гоё хоол хүлээж өгөх бэлэн болсон шүү дээ. Тэгээ араас нь хоол идэх. Надаас яг махтай дахиад мах идэх гэхэрсэн. За баярлалаа. Тэгвэл би нэг avocado green salad аваад хоолныхоо дараа авчих тий. За баярлалаа. Ширэн дээр энэ болохоор энгийн ус. Энэ болохоор газ тас. Энээсээ усаа залуудаа хэлж байгаа. Зүгээр энгийн уух юм бол энэ хэвчээ. Окей. За би цай авчи дөө. Цайн энэ манайд гардаг нэрийн цайнууд байгаа, жимстэй цайнууд байгаа. Эдгээр нь болохоор зүгээр энгийн хоцтой цай. Жинжертэй цайг нь авчихдаг. Тий. За тэгээ болсон да баярлалаа. За. Тэгээд энгийн ус энгийн. За тэгээд одоо би танарт орчныг нь харуулъя. Эндээ шууд пиццагаа хийдэг болохоор сонирхолтой юм байна. Би рууж болох нь байна. Тэгээ нэрээ байршлын хувьд би албаараас энэ газрыг сонгосон байхгүй. Би өөр бас газрууд бодож исэн нь бол Alfie-г бодож исэн, Dequattro-г бас бодож исэн. Яагаад бол хоёулаа шинхэн нэгдсэн. Тэгээд тэр хоёрыг бодож исэн. Дандаа тэр хавлуу хотын дөрөв ресторанууд болчхоор энэ газрыг сонгосон. Энэ газар болохоор River Center-ийн нэг давхарт. Тэгвэл за миний сайн хэлсэн шиг Alfie байж болж, Dequattro байж болж, хоёулаа бас Италийн ресторанууд байгаа. Амар юм lively гоё чимээтэй юм тий тийм газар сонгомоор ах юм бол Brussels байж болно. Тэгээд эсвэл за баярлалаа. Одоо миний захиалсан цай үлээ white peach and юу лээ цагаанга. Нэгэн чихэрлэг юм. Тэг би Larosa, Brussels, Delicatessen бас байж болно. Хоолоо идчихээ дараа нь гоё коктейл бар ороод бас нэг юм миний айгуу дуртай коктейл бар байдаг. Delicatessen орох юм бол доошоо нумсум гээд архи амьдралаасаа хассан байгаа болохоор ингээд цай уугаад сууж байна. Тэгээ авокадо салат ирсэн байна. Нэрийг надаас бусна хосууд байна. Киноа, авокадотой салатны навч мэдээж байна. Үрцэг помидор, pumpkin seed. Тэгээд дээр нь sesame гүнждийн салаатны амтлагч байх шиг байна. Соус. За тэгээ сайхан хооллороо. Миний хэлсэн яг үнэн байна. Дээдлийн соус нь гүнждийн өгтөө нөгөө Япон соус гэж штэ. Тэр байна. Киноа болоотой болохоор гоё зажлууртай байна. Би нэр ерөөсөө өмнөх хоёр ресторан дээр ерөөсөө салаад ногоо идэг юм шүү дээ. Энэ цай бол надад хэтэрхий илүү чихэртэй санагдаж байна. Би яг өөрсдийнх нь цай гэсэн болохоор жоохон
Тэгээ цагаан гатай гэсэн болохоор цагаан гаа нэлээд давмгайлсан амттай хоошин гих ч юм уу өдгөр нэг юм жоохон healthy амттай эрүүл амттай байх гэж үзсэн чинь надад бол арай жоохон чихэрлэг санагдчих юм. Би бас өөр нөгөө жимсний жуус мөс ууд болохоор сте масл гэдсэн шүү дээ. Яа. Мэдээж зургийг авах. Би тэгтээ яг 2 сарын 14-нд Валентины болцоонд зургийн хоолныхоо зургийг авах байхаа гэхүү авах юм болов. За хамаагүй дээ амаар байвал амааргүй байвал авахгүй. Валентинаар болцож байгаа хүмүүс нэг тийм анхны болзаанд Валентинаар байх нэг тийм ховор ах те нэг ер нь ингээд дээдэлдэг хүмүүс Валентинаар болцдог юм лээ. Яа гэм бол би сайн мэдэхгүй байна. Хэрвээ чи үнэхээр стейкийн дуртай бол ингээд стейк захиалах амар клишэ хоол гэж бодлохгүйгээр тэгэл дуртай юм аа захиалсан дээр тэгээ ер нь хоол идчих юм чинь гоё хоолоо ингээд гоё бүгдийг мэдээд ч юм уу би тех дуртай зав хэрвээ миний явж байгаа нөгөө хүн нь штэ ингээд хоол сайн иддэггүй ч юм уу сайн иддэггүй ч бишээ зүгээр ингээд хоол авчаал хоолоо ингээд жоохон таашааж идэхгүй хаа гэх юм уу. За бүр амар таашаагаал вау маа гэдэг шаардлага байхгүй гэж юм шаардлага байхгүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд ер нь идж байгаа зүйлдээ гоё сэтгэл хангалуун идвэл надад бас нэг тийм позитив эерэг сэтгэл төрөх баха. Надад л тэгээд хэрвээ ресторан энэ бас Prime-ийн реклам биш шүү. Гэхдээ махан Prime-ийн ах байх юм бол би бас дуртай байна. Яагаад гэвэл би гэртээ Prime-ийг авч иддэг байхгүй. Тэгээд Prime-ийн ах айгуу амттай санагддаг надад. Соусын туршиж үзье. Соус нэлээд шингэн. Нэлээд шингэн амттай юм байна. За. Төмсөн чихэрлэг жоохон халуун ногоотой сонгонтой шарцсан салат нь бальзамик соустой тэгээд бушигтай өмнөх хоёр газартай харьцуулахад арай 50 биш байна гэх юм уу байна. Ингээд дуу муу нүртэл нэг юм плейлист нь бол ингээд бүх дууны сонголтууд явж байна. Яа. За тэгээд ийм газрында бүгдээрээ одоо хамгийн дэйтний хамгийн чухал хэсэг десертүүд маань ирэх юм бол би 2 төрлийн десерт захиалсан байна. Би хоолой идэж дуслаа. За ribeye steak нилээн өөхтэй одоо fatty өөхтэй хэсгүүд штэ стейк дундаа. Тийм учраас энэ хоол маань ингэж ер нь жоохон өөхтэй харагдаж байгаа. Тэгээ нилээн стейк нь бол нилээн том ирд юм байна. Үнэн нь бас одоо бусад газартай харьцуулахад надад ер нь бол жоохон үнэтэй санагдсан боловч яг махны хэмжээ нь бол үнэхээр их ирд юм байна. Бараг яг share food шиг гэхээр. Тэгэд би мэдээж барсангүй. Тэгээ ribeye steak маань угаасаа нөгөө өөхтэй мах учраас би нөгөө өөхөн дээр нь арай жоохон үлдээсэн байгаа шүү. Уучлаарай. Гэтэ дуртай хүмүүс бол аюу гоё амттай. Би бас жоохон хийдсэн. Гэтэ нөгөө яг том томор нь өөх идэж чадахгүй болохоор ингээд үлдээсэн болохоор тавг маань жоохон царай муудаа харагдаж байна. Тэгэхээр ийшээ орж ирэх юм бол эмэгтэйчүүд юу анхаарах вэ гэхлээр ribeye steak-ийн захиалгатаа стейкнийх нь одоо хитрхи том өөхнүүдийн тавгнасаа гаргаад тавглаад өгөөрэй ч юм уу. Тэгж захиалж болох юм байна гэж би хувьдаа бодлоо. Гэтэ ribeye steak угаасаа өөхтэй cut өөхтэй болохоор complain байхгүй. Угаасаа юм байх ёстой. За тэгээд одоо бүгдээрээ dessert-ээ эзэцгээе. Айгуу цадчлаа. Одоо dessert-ээ хүлээж байна. Энд гэтээ өнгө нь бас гоё харагдаж байна те. Энэ архийн өнгө. Энэ шоколадны баяр, гүзээзэгний баяр, хайрын баяр, Black Forest cake, тэгээд тирамису захиалсан. А 10 жилдээ л яг энэ Valentine's Date Night-нд явжсэн хэлжсэн шүү дээ. Тэр үед ингээд миний дээд хийжсэн залуу бас надад цэцэг авчирсан байсан баха. Тэгээд ширээн дээр цэцэг тавьсан. Тэнгууд бусад бүх ширээг харсан чинь бусад бүх ширээ бас амар хөөрхөн цэцэгтэй. Тэгээд тэр мөр амар хөөрхөн мэдрэмж төрүүлж ирсэн. Байж арай явц дуурчин. Байна уу?
Би зүгээр ингэж боддог байхгүй. Одоо Валентины баяр, хайрын баяр гэдэг хүмүүс айгуу гоё тэмдэглэдэг байгаасаа гэж хүсдэг. Ягаад вэ гэвэл хэлж штэ би ингээд 10 жилдээ л тэмдэглэж исэн гэдэг. Тэгээд том болоод Валентинаар хүнтэй үерхдэг байсан ч гэсэндээ ерөөсөө ингээд тэмдэглэдэггүй байсан заяо. Одоо би харин ирээдүйд суух нөхөртөөгөө уулзлаа гэж бодоход хэлнэ гэж бодож байгаа. Та нар ч гэсэн хайртай залуудаа хэлээрээ наа чиг хэлгүй чимээгүй нуугаад ч юм уу эсвэл дуртай зүйлээ дургу гэж хэлэх шаардлага байхгүй. Яг өөрийнхоороо байгаарай гэж би бас зүгээр энэ бичлэгэндээ хэлж байна. Бэлэг авах дургүй хүн гэж байхгүй, бэлэг өгөх дургүй хүн гэж байхгүй. Тэгэхээр Валентины баярыг бас гоё тэмдэглэж байгаарай гэж би хүсэж байна. Та нарт би ч гэсэн тэмдэглэх болно хостой болчоод. За тэгээд бүгдээрээ одоо десерт амсаж үзцгээе. Like forced cake-ийг амсаж үзье. Yes, үнэхээр яг 0 шоколад байна. За би хоолоо мэдээж авсан. Хоолоо хаяхгүй зөндөө хоол илүү гарсан учраас за тэгээд би 3 дахь газараасаа гараад ирлээ. Сая бидний нийт төлбөр 289 мянга болсон. За тэгээд ингээд энэ бичлэгээ үзсэнд баярлалаа. Энэ бичлэг ингээд дуусчихин. Maybe 2 сарын 14-нд хаашаа орсон бэ? Хаана дэйт хийсэн бэ гэдгээ бас миний бичлэгний доор комментэр үлдээгээрэй. Өшөө чи хэлэх юм болоо. Зэ байхгүй дээ. Ингээд энэ бичлэг дууслаа. Би 3 хоног гэхдээ ингээд өөртөөгөө гадуур хоол идээд ганцаараа хоол идсэн чинь айгүй гоё санагдлаа. Гэхдээ муу зан сурах юм шиг байна. Ганцаараа хоолны газар ороод хоол идээд байхад жоохон донтчлоо. Гэртээ хоол хийхээс залах өрөөд дээрээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Миний дараагийн бичлэг бас айгүй гоё сонирхолтой бичлэг болох болохоор subscribe хийгээрэй. Bye.